улсын их хурал дээр зарим гишүүд энэ туулын ордны замаар төр хороо байгуулахаар гарын үсэг цуглуулад явж байгаа юм байна. Засгийн газраар бол ерөнхий сайд хууль хяналтын байгууллагаар энэ асуудлыг шалгуулж эцэслэн тогтоож энэ туулын ордны замыг явахгүй асуудлыг шийднэ гэж одоо алхаж өгсөн байгаа. Тэгэхээр мэдээж энэ одоо таны асууж байгаа асуултанд энэ санхүү хөрөнгө мөнгөтэй холбоотой энэ асуудлуудыг бол нэг тийш нь шийдсэний дараа энэ төсөл явах байхаа гэж ингэж одоо бодож байна. Ер нь бол туулын ордны зам дээр бол би анхнаасаа л нэг л байр суурьтай байсан. Энэ одоо олон мянган жил энэ монголчуудыг ундаалж байгаа энэ туулын ордны энэ туул гол бол мэдээж одоо өөрөө хожид үлдэх юм л одоо юм. Тийм учраас зүгээр туулын хурдны зам яг туул гол дээгүүр явж байгаа асуудал нь өөрөө асуудал болчиход байгаа болохоос биш зүгээр зам бариулахгүй гэж байгаа нь бол нэг асуудал биш дээ. Одоо байгаа төмөр зам те төгжрлийг одоо дандаа үүсгдэг төмөр зам дээгүүр хүртэл бид нэр төмөр замаа богдуулынхаа урдуур гаргах энэ байгаа төмөр замаа ашиглаад дараагийн одоо хурдны зам хотын дундуур явах замуудыг хийх энэ одоо ажлууд бас байж болно гэж хэлж байгаа. Тэгээ одоо гадаа энэ туулын ордны замыг эсэргүүцсэн иргэд органикаараа явж штэ. Тэгээд энийг одоо Нямбатар маань бол улс төржөөд байна гэсэн иймэрхүү одоо хариултыг бас сэтгүүлч нарт өгчээлээ. Энэ бол органикаараа иргэд өөрснөө жагсаж үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан чөлөөтэй нийгэм